Сайн байна уу? Би өнөөдөр дахиад баах юм задлж үзэж байна. За тэгээд манай аав ээжийн Францаас авчирч өгсөн гой зүйлсүүдийг unboxing хийцгээе. Эхнийх нь болохоор за ерөөс энийг харуулчих. Энийг бол би өөрөө Америкаас захиж авсан. Jisoo. Би нэгтэй яг яаж унших мэдэхгүй байна. Уг нь бол Jisoo гэж унших хэрэгтэй юм шиг. Гэтэ өөр гадаад контент креаторуудыг харахаар Jisoo гэж уншаад ах юм мэдэхгүй. За ийм байна. Би нэгтэй аль хэдийн задлаад үзсэн юм аа. Үзэл бүр ингээ өсмөсөө угаачихсан байгаа. За энэ болохоор ус болон биеийн мист. Черритэй. Өндөр нь айгуу гоё заяа. Би одоо өсрөгөө бас нэг цацчихъя. Амар гоё нэртэй. Энийхтэй бүр нэр үнэхээр туршаад үзээрэй. Би бас энэ үнийн тусад нь ингээд өмнөх шиг таг гэд оруулчих зав. За дараагийнх нь энэ. Энэ шампунь нь тагийн ингэж эргүүлээл онгойлгочтой билээ. Тэгээд ангижруулагч. За ингээд ийм 3 бүтээгдэхүүн загсан. Энэ 3 нийлээд $75 болсон. Тэгээд ийм сампл өгсөн бас. Энийг би одоо нэрээ энэ бичлэгийг хийжээд аав ээж ах эгчтэйгээс нэг ойрхон салхинд гаргаж байгаа хгүй. Тэгээд тэтгэлтэй би энэ самплыг аваад явчих гэж бодож байна. Очоод өгсөн юм. Дараагийн харуулах зүйл гэвэл надад бас ийм PR package ирсэн. Энэ болохоор би бүр яг хэдэн өдрийн өмнө яг энэ газрын реклам гарч ирсэн хгүй юу. Тэгээд манай гэрийн ус ер нь жоохон айгу төмөр бишээ зөв үнэртэй дэгдэг. Тэгээд бас тэрнээс болоод миний нүүр мөрөөр батга гараад байгаа юм болов уу гэж бодоод ирсэн. Тэгээд яг тэр рекламыг харчаад энэ шүүлтүртэй энэ шүршүрийг авъя гэж бодчихсан хгүй. Тэгээд ийм пакэж ирсэн байна. Тэг би нэг юусэн задаад харуулчих. Тэг би энэ оруулж болох эсхийг бас сайн мэдэхгүй байна л да. Юу ч гэсэн биччихье гэж бодож байна. Ийм гоё заяа. Хайр цагаан нэм хөрхөн маздیں۔ Тэг би болохоор энэ цагаан өнгийн сонгосон. Манай байны өрөөнд яг цагаан өнгөн зохих юм билээ. Ийм амар хөөрхөн хэлбэртэй байна. За тэгснээ ийм хоёр ийм заяа. Би угаадаг ийм хөөрхөн спонж, браш ингээд дагалдаж ирдэг юм билээ. Энд ингээд хийчих болно. Яна бид юу хийж байгаагаа. Тэгээд энийг бас нөгөө талд нь ингээд хийчихнэ. Тэгээд энэ болохоор ингээд нөгөө ус цэвэршүүлж шүүж гаргадаг болохоор айгу гоё санагдаад байгаа. Тэгээд энийг юу ч гэсэн би хэрглэж үзээд үр дүнгийн гоё мэдэрчээд бичлэгээ хийж явуулах ёстой байгаа. За ийм байна. Тийм энэ газрын нэр нь болохоор энэ шүү. За би шүршүүрэн дээр байсан. Skin Bloom гэсэн Instagram-аар нь ороод үзээрэй. Энэ дээр бас би гаргачих. За одоо болохоор надад ийм бүрэн нууттай зүйл байна. Бүгднгийн манай аав ээж, манай найз залуу бид хоёрт бэлгэлсэн. Энэ нуутнаас эхлэе. Энийг нэрээ нөгөө нь юу лээ? Бэлгээс авсан гэлөө. Бэлгээс нөгөө гоё бэлэг шоколаднууд авсан чинь ийм утгатай энд ингээд энэ бүхэн зүрхэн юм чихэр хийгээд өгсөн. За эхнийх нь болохоор ийм бүхэн самар байна. Альмонд задлж үзээгүй. Би тэгээ альмондын ашигтай болохоор би бол идэж болохгүй. Манай найз залуу идэх баг. Тэгээд ингээд би ерөөсөө идэхгүй. Би наад гарсан бичлэг гэхийн төр байж гээд эднэрийг би ерөөсөө задлуулаад. За дараагийнх нь болохоор ийм хөөрхөн сувенир байна. Ханандаа өлөгчнө гэж бодож ин гэдэг хаана өлөгөө бас шийдэг байгаа. Халимтай. За дараагийнх нь ийм альчуур. Би иймэрхүү альчууранд айгу дуртай. Галтгооны альчуур. Ийм альчуур байна. Энд юу гэсэн бичгтэй? Vieux Beaucoup гэдэг хот.
Яа, ийм альчуур тэгснээ дахиад ийм альчуур бас байна. Би нөгөө нэг галтгоогоо гоё төгчүүлээд галтгоогоо гоё болгох дуртай болохоор яг ийм. Тэгээд энэ материал нь бас ийм гоё. Тэгээд энэ дээр нутгад ам гэд бичсэн. Ийм хөөрхөн гоё альчуур байна. Дараагийнх нь бас нэг хөөрх юм байна заяа. Ийм виски гэсэн. Тэгээ энэ болохоор нөгөө нэг ингээд гоё шилэн сервантанда сүнээр болгоод тавьчихдаг. Тэгээд ингээд ийм 50 тийм дели ингэж харагдана. Дели. Хөрмөстэй. За одоо болохоор ийм хөрхөн магнатууд байна. Хөргөчний. Тэрийг би ихтэй ер нь бүгдийг өөрөө задлаад үзсэн. Гэтэ буцаад бүгдийг яг байранд нь хийгээд бичлэг хийхдээ ашиглана гэд бүгдийг гаргаж ирээгүй. Эхний сорон зэн болохоор энэ. Энэ юуны халээ? Paybask. Ийм сорон зэн. Аим хөрхэн ингээд хаалган нэгдэн. Хөрхмаастай. Тэгээ улаан өнгөтэй бас айгуу гоё манай зохино. Сансипсион гинэ. Ийм. За дараагийнх нь болохоор Баян. Ийм юунуудад магнатуудад магнит юу гэдэг лээ? Магнат. За соронзнуудад айгуу дуртай. Энэ бас Vivo гэд хот гэх юм уу, тосгон гэх юм уу, тийм материал байна. Ингээд ясны дэлхийн нэм хөрмөөст. Энэ болохоор бас хананд үлддэг ийм хөрхөн сувенир байна. Энэ юм. Энийг болохоор манай найз зөвлөө ингээд үүднийхээ хаалганы хоёр талд ингээд өлгөж ийгэсэн. Гэрийнхаа хамгаалагч болгоод гээд. Аяг дахиад 2 бишээ 3 ширхэг саран зэн. Энэ болохоор Брюсселээс авсан байна. Энэ Бельги хотын бишээ Бельги улсын яана Брюссел хот. Энэ болохоор нөгөө нь юу бастай шийж байгаа хөвгт нь байгаадтэй. Бас Брюсселийнх. Нөгөө бөглөө онгойлгох хүчтэй. Ван Гогийн зурагтай. Надад бас ийм Ван Гогийн нөгөө нэг шар өнгийн нар цэцэгтэй зураг нь байдаг шүү дээ. Тэр нь бас яг ийм соронз байгаа. Энийг тэгээд хөргөчн дээрээ наачч болно. Тэгээд энийг нь энд ардаа ийм хоёр нөхтэй байхгүй юу? Тэгээд тэрнлүү нь хийж агаад ингээд сүмнэр болгоод зүгээр шүүгэндээ ингээ хийгээд тавиурын дээр тавиад хөрхөн хийсэн ч болно. Одоо бас аим хөрхөн би нөгөө нэг бас сандал цуглуулдаг болсон байхгүй юу? Тэгээд аав ээж хоёр маань яг тэр би ерөөсөө уг ингээд надад сандал авчаарай хэдэр гэж захиагүй тэгсэн чинь ингээд надад хоёрын сандал авчирсан. Бүр ингээд зорж явж хайгаад тийм. Би нэг юм надад авчихсан. Ийм сандал хөрхөн бод. Энэ гэхдээ өнөө хажуудаа ийм гэрлийн шонтой байсан гэсэн тэрийг авах мартсан гэсэн. Гэтэ яг вэ хөрхөн бодтэй амар хөрхөн. Яг юм бүр хөрхөнтэй амар гэдэг юм. Үнэхээр хөрхөн. Ийм сандал. Нарааштай амар хөрхөн бодтэй. Танаа ширээний бүтээлэгч ийм болохоор гэд тэгээд дэр мөрөнд хүртэл ийм болохоор зөгцөх юм байна гэд авсан юм лээ нараа. Ийм хөрхөн. За ингээд энэ утанд бах юм дуустаа. Тэр байж байгаа. За тэгэхээр нэг юм мартчихаж. Бас ийм хоёр юм байна. Бүр захиж авчирсан байхгүй юу? Camembert гээд айгу альтертай бас гоё бяслаг байдаг. Тэгээд энийг бас манай ээж танаа ширээний бүтээлэгтэй чи адилхан болохоор гээд ийм савтай гээд авчлаа гэд тэгсэн. Цусангуучууд ингээл урсаад гарч ирдэг заяа. Ийм хоёрыг авчирч гсэн байна. Дараагийнх нь болохоор энэ Бельгиэс шоколад авчирсан. За ямсаж ингээ харуулгаар унчих гээд байна. Ийм их шоколад авчирсан аа. Энэ аим гонцтойс. Тэгээд бас нэг сонирхолтой заяа. Одоо энэ шоколаднууд байгаа эднэрийг болохоор яг үйлдвэрээс нь авчирсан гэсэн. Үйлдвэрээс нь ингээ бөөндөд авчаар айгу гайгүй үнэтэй. Тэнгүүд одоо энэс гэхэд
Дотроо нэг 6 мургаан ширхэгтэй ингээл зүгээр гоё хайрцаг савтай байж тээ. Тэнгүүд 30-аас 40 евро. Амар ганц тий. Дотроо 6 ширхэгтэй зүгээр л хайрцагаараа л өөр. Хайрцаг нь гоё болонгууд шууд 30-аас 40 евро. За одоо энэ гэхдээ минийх биш ээ. Энэ манай найз залууг яах. Би бүр бичлэг хийгээд хэрэглүүлэхчихгүй ингээд байлгаад байгаа. Blue Chanel байна. За заалж надад хэрэггүй баха. За заалчихсан. За хөө бүр өстө гоё өнөрч чинь задлангууд л. Хайрцагаас гарангууд аим гоё өнөрч чинь. Зөндөө юунууд байна. Самплууд байна. Chanel-ийн ямар байсан Comet гэнэ. Coco Chanel Mademoiselle гэдэг зурсан байна. Эрэгтэй ус байхаа тий. Allure гэсэн энэ. Тэгээд бас нэг ийм сампл хийсэн. Би ч бүр гэдэг Dior Girl болоод байгаа юм шүү. За энэ жижиг уттай нь болохоор тэгээд нэг жижиг уттай гарч байна. Гэтэ савлахаанд бүр тий 0 уутлаа дэвлэн шүү дээ ерөөсөө. Эндээс нь 2 сампл гарч ирж байна. За юм уруулмаад байна. Яг энэ хэсэг нь аим гоё нөгөө өнгөнгөөр солонгорч харагддаг. За энэ нь болохоор би 458-ыг нь захисан. Тэр би шууд нөгөө сайт дээрх зургийг харж аваад сонгоцоохгүй юу? Ийм өнгөтэй байна. Бүр ингэж дуурах юм уу? Ийм өнгөтэй. Дараа нь би будаад бас гоё ирэл хийгээд Instagram дээр угаасаа оруулах хаа. Одоо би оруулаа бодсон болохоор амар хөөрхөн ганган байгаа зү. Царайлаг. Би өөртөө бүр айгүй амар гэж хэлэх юм аа. Одоо сүүлийн том унттай. Нэр нэг юм олгоцсон шүү дээ. Бас ийм юм өгсөн. Бас нөгөө view-гүйгээд газар яхан. Энэ гэхдээ яг зориулт нь болохоор юу юм бэ л дээ. Ийм суур. Гэтэ энийг юу яач гэж бодсон. Бид хоёр гоё байны өрөөндөө хамн дээр гоё өлгч гэж бодсон. Гоё харагдана. Тэгээд энэ нэг нь шилэн болохоор халуун ууранд бол яахчгүй. Хамгийн сүүлийн бэлгээ зарлие. За энэ болохоор урамшуулт нөхсөн пауч гэсэн. Гэтэ би нэг ямар пауч байгааг угаасаа мэдчихсэн. Сайт дээр нь зураг гарч ирсэн байхгүй юу? Dior Summer гэдэг яагаад байгаа шүү дээ. Тэрнийх нь пауч. Тэгээд цахилгаан бас юм хөөрхөн заяа. Ийм хөөрхөн. За тэгээд эндээс дахиад ийм ууттай гарч ирж байгаа. Тэс бас нэг ийм сампл гарч ирсэн. Нөгөө бас бөөрхий шилтэй амгон нүгээд айгу модлог үнэртэй юм лээ бас. Гэтэ миний тааллын модлог үнэр бол биш байсан. Анхны захиалга дээр бас яг энэний 7 мг-тай мини нэрсэн байхгүй мини сайз нь. Тэрийгээ би юугасаа аавдаа өгчихсөн. Тэгээд энийх нэрийг гарч яг тэр байсан билээ. Бас ийм хоёр сампл гарч ирж байна. Одоо юу гарах вэ? Нөгөө Dior Addict чинь Rosy Glow буюу ягаан байна. За одоо нэг задлаа. Би бас задлаад яг үзсэн. Энийг би гэхдээ дахиад нэг өөр Instagram-ийнхаа reel ашиглах болохоор бас яг үз задлахгүй. Өндөр нь болохоор айгу гоё чихэрлэг. Үнэхээр гоё чихэрлэг. Надад болохоор шууд би нөгөө өмнөх бичлэгэн дээрээ Chanel-ийн ягааныхан сампл гарч ирсэн шүү дээ. Тэр нь болохоор яг бөөрөлцөний үнэртэй гэсэн. Энэ нь надад бүр илүү гоё байгаа. Жимслэг биш. Яг л чихэрлэг. Айгу гоё. Гэтэ тийм ялуун хурц биш. Ойр ер нь айгу гоё юм тай болж байна би. Тэгээд зөндөө их гоё юм задлаа. Амар тоглоод гоё байлаа. Бас нэг юм харуулах мартчихж. 3 хөөх юм авсан. Энэ бол цоглуулгандаа нэмсэн юм. Нэгтэй манай найз залуугийнх. Энэ Tom Ford-ийн
Cafe Rose гэдэг төрлийн юм байна. Энэ 5 мг-тай. Айгуу гоё нэртэй. Би болохоор 2 өнөртөөс авсан. White Celine Berry Crush гэдэг төрлийн юм биз дээ. Мөн. Амар царайлаг байгаа зү өнгө нь бүр гоё. Өнөр нь бас чихэрлэг. Би ер нь бол чихэрлэг өнөрөнд дуртай юм гоё нэртэй би. Сүүлийнх нь болохоор энэ Kayali-гийн энийг хэлэх жоох эйгүү тий. Пистачио тий. Ногоон өнгөтэй. Ингээд ингээд камерын дээр яг харагдахгүй байна. Гэтэ айгүй гоё ногоон өнгөтэй. Өнөр нь бүр үнэхээр гоё. Нэг тийм нэг юм эслэг гэх юм уу, цитрусны гэх юм уу тийм өнөр ерөөсөө байхгүй. Тэгэд чихэрлэг. Тэгэд цаанаа нэг тийм зөөлхөн яг пистачио өнөртэй таахгүй юу. Би бүр эдний уснуудад бараг дондох юм шиг байлээ. Өөр ямар төрөл байд юм бол гэд хайгаад үзсэн чинь зөндөө олон гоё төрөл байд юм билээ. Тэгээд энэ 3 усыг болохоор хаанаас авсан бэ гэхээр Instagram дээр ингээд хайгаад үзээрэй заяа. Try Luxy гэсэн нэртэй. Тэндээс авсан. Айгуу гоё үнэртэй уснууд оруулж ирдэг. Тэгээ ингээд жижиг сайзаар наваад тэр үнэртэй ус чинь танд ингээд үнэхээр гоё таалагдах юм бол full size-аар нь захиалж болдог шүү. За ингээд чи ихнээсээ болсон. За тэгээд үзсэн баярлаа. Баяртай.